Сайн байцгаана уу? Нааг бүх хотын Дүнхүрж өгдөг. Би Герман улсын Göttingenen их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэгт суралцж байгаа. Одоо төгс төхөөл байж байна да. Би энэхүү тэмцээнд болохоор утасны аппликейшн хийж оролцож байгаа. Анх санаа минь юунаас төрсөн бэ гэхээр Германд ирээд би хамгийн анх айгүй зарчимч хүмүүс байд юм байна гэдгийг ухаарсан байгаа. Илүү зардал ерөөсөө гаргадаггүй урт хугацааны төлөвлөлтийг маш сайн хийдэг хүмүүс байдаг юм байна гэдгийг ухаарсан. Монголчуудад маань болохоор ийм зарчим ер нь суралцах хэрэгтэй юм байна гэдэг үндсээр би одоо ийм бүтээл хийж оролцож байна да. Оюунлаг хөдөлмөрч бүтээл залуучуудын цаваа үргэлжилсээр байна. Дараагийн оролцогч ирж байна. Угтан авцгаая. Энэ бол Дүнхэр. За. Дүнхэр жав та бүхэнд өөрийн бүтээл санааг танилцуулахад бэлэн болоод байна. Application. Ямар төрлийн application вэ? За, миний бүтээл болохоор ухаалаг утасны камерын дээр тулгуурласан санхүүгийн зохицуулалт гэдэг аппликейшн байгаа маа. Ерөнхийдөө бол хоёр үйлдэлтэй. Эхний үйлдэл нь болохоор та одоо өөрийнхөө үед юм уу хувь хүнийхээ орлого болон зарлагыг оруулж өгснөөрөө санхүүгийн тайлан гаргаж авах боломжтой. Сарын гэр бүлийнхаа гэр бүлийнхаа энэ тайлангаа гаргаж авах боломжтой. Эхний үйлдэл нь. Хоёрдугаар үйлдэл нь болохоор одоо монголчууд нөөтийн урамшууллын талон аваад байгаа шүү дээ. Энэ талууныгоо тухайн утасаараа аппликейшнээр дамжуулаад бүртгүүлж боломжтой байгаа. Ажлах гормын хувьд болохоор та ерөнхийдөө тухайн худалдаа авалт хийгээд талуунаа авангуудаа аппликейшнээр утасны сканер хийгээл скандад эхлээд баримт цэг эмэндээ бүртгүүлж чинь тухайн аппликейшнээр дамжуулаад бүртгүүлчих байгаа. Хоёр дахь үйлдэл нь болохоор та ингээд бүртгүүлж явах хугацаанд чинь нөгөө дата маань утсан дээр хадгалагдаад санхүүгийн тайлан маань бэлтдээд явж байгаа. Ямар төрлийн програм хангамжуудыг ашиглаж энэ аппликейшнээ хийх төлөвлөгөө бодолтой байна вэ? Яг тэр тал дээр бол одоохондоо сонголт хийгээгүй байгаа юм байна. За их сонирхолтой сэдв ярьж байна. Тэн дээр тодруулж нэг юм асуухад одоо Монголд тэр баримт цэг MN гэдэг тэр нэмэр өртгийн татварыг буцаан олгож байгаа системийн тийм компьютерийн систем нь яаж явагдаж байгааг би мэдэхгүй болохоор хөөс тодруулсан чинь энэ ч бол жишээлбэл чинь төрийн байгууллагаас гаргаж байгаа нууцлагдсан систем. Тэр зүгээр хувь хүн өөрөө нууцсынхаа кодоор юм уу хэрэгжлийн нэр нууц зүгээр нэвтэрч ороод өөрөө мэдээлэл дамжуулах боломжтой байх ёстой. Тэрнээс өөр нэг хүний зохиосон аппликейшн тэднэрхрөө шууд холбогдож мэдээлэл өгөгдөр дамжуулна гэхээр бол нэгдүгээрт жоохон зөрчилтэй сонсогдоод байна. Тэрийг нь ямар байдлаар шийдэх гэж бодож байна. Тэгэхгүй аппликейшн нь болохоор баркодыг скан хийж датагаа үүсгдэг байгаа. Тэгээд ганц тулгарч байгаа асуудал маань болохоор татварын ерөнхий газраас зөвшөөрөл авах асуудал байна да. Одоо тухайн датабейсэнд нэвтрэх хэрэгэл асуудал байна да. Энэ төрлийн өөр урд нь өөр аппликейшн хийжсэн үү? Одоо хийж үзэж байгаа. Тий, анх удаа л хийж үзсэн. За Германд бас IT чиглэлээр ажиллаж байгаа тэр төгссөн олон сайхан залуучууд ажиллаж байгаа. Тэднэртэй бас холбоод танаа багд зөвлөгөө үзүүлэх дэмжиж ажиллах холцоодыг бас холбож өгч болох хаа. Дараагийн шатан дээр оролцоод ирэхээр. Шүүгчлээд авсал. Тэгэхээр нэгдүгээр заах зүгээр түрүүний баримтын өгөгдлийн сан руу хандна гэдэг бол ер нь хэцүү. Тэр бол ерхий өгөхгүй байна. Тэгэхээр яг зүгээр одоо яаж юм Монголд бол нөгөө баримтаа хүмүүс өөрсдөө шивж оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт өөрөө тэр нөгөө сайт руу шивж оруулж байгаа хүн баримтаа хадгаж байгаа гэсэн үг шүү дээ. Шивж оруулахдаа давхар чиний програм дээр QR уншуулад өөрөө бүртгэлээ хийгээд явах нь илүү дээр байна. Тэгвэл угаасаа тэр өгөгдлийн сан руу хандах гэсэн асуудал үүсэхгүй нэ шүү дээ. Нэг удаа шивж байгаа бол баримтын миний рүү шивдэг аппликейшндаа ч нөгөөдхөө оруулаад явдаг бол дээр байна та. Тэгээ гол асуудал нь ямар ч баримтын тэрийг ашиглаад хүн баримтаа үлдээгээд шивж байгаа асуудлыг ашиглаад өрхийн санхүүгийг хянах гэдэг шүү дээ. Тэгээ өрхийн санхүүгийн хяналт гэх юм уу менежментийн асуудал дээр чиний аппликейшнийг тусах гол шинжлэх санаанууд нь юу вэ? Өөрөөр хэлбэл энд тийм програм байдгүй юм уу? Ямар шинжлэх юмуд орох юм? Өөрөөр хэлбэл чи эдийн засагч юм бол хүн өрхийн санхүү юуг нь хянах ёстой юм? Ямар мэдээлэл авч явах ёстой тий?
тэртэл дээр чиний аппликейшны гол санаа нь юу? Германд амьдарч байгаагүй хоёр нэг германчуудын нэг тийм давуу тал гэдэг юм уу шин чанар ажиглагдчихж байгаа. Ямар ч герман хүн нэг ч цент байсан хамаагүй өргүү зардал гаргадаг байгаа. Тэгэхээр монголчууд маань ингээд тухайн өрхийнхөө үед юм хувь хүнийхээ зардлын бүтцийг хянаад явснараа хуримтлал үүсгэх юм уу эсвэл өргүү зардал баг гаргах тийм боломжийг одоо үүсгэж өгч байгаа юм аа. Яг нь ер нь зүгээр Монголд бас нэг иймэрхүү санхүүгийн өөрсдөө одоо и баримтыг гаргахаас өмнө л дөө санхүүгийн барддаг тийм аппликейшн гарсан санагдаад байна. Тэгэхээр тэрнээс чи яг өөрийнхөө гоё онцлогийг илүү гаргаж өгч оруулж өгчөөж чиний шинжлэх тал гарна шүү дээ. Тэгэхээр тэрийг чи сайн л тодорхойлж гаргах хэрэгтэй байх. Би бас ингэж утсан. Хаашд нэг баримтаа авч байгаа хүмүүс интернетээр ороод бүртгүүлнэ шүү дээ. Нүүдийнхээ талуу нэг. Энэ хугацаанд давхар санхүүгийн тайлан цаана бэлтгэгдээд явж ивэл цаг хугацааны хувьд хожих юм болов уу гэж бас бодоод байгаа. Өргүү зардал гаргах гэж байгаа мэдгэж байгаа бол би одоо ус ундаандаа дэндүү их мөнгө өгөөд байт юм байна ч гэдэг юм уу те. Талхандаа их мөнгө өгөөд байт юм байна. Тэгсээр нэ талх нь хөгцрөөд хайж байгаа юм. Би бас жоохон хөгцрөлөө хайждаг тал байдаг л да. Талх нь хийддэггүй болохоор л доо. Түүнээс биш. Тэгэхээр буруу авч ийн гэсэн үг байхгүй те. Тэгэхээр тэрийг харах боломжтой энэ төр байх уу гэж л асуух гэдэг. Тэгэхээр нэлээд юм механик ажил хийх болох нь буухгүй. Одоо талоноо скан хийгээд оруулсныхаа дараагаар за ийм төргний зардал гарлаа гэдэг мэдээлэл дэлгэцэн дээр харагдах байгаа. Эндээсээ болохоор хүн өөрөө ингээд зүгээр swipe хөдөлгөөнөөр тэдэн хувь нь тийм үү food and beverage байла, тэдэн хувь нь ийм байла гэд ингээд үйлдэлүүдээр ингээд 4-5 үйлдэлээр ингээд хуцаараа ялгагдаад явчих байгаа. Тэгэхээр ингээд яг scroll хийж байгаа юм шиг л ингээд явхад хамгийн сүүлд эцсийн тайлан дата бодлол хадгалагдаад явахаар л. Миний бодлоор бол шатдаратаагаар хийхгүй болвол нэг томын авчирал тэгэхээр чамайг ингээд хүмүүс асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр миний бодлоор эхлээл зүгээр тэр QR код шалгаад хувь хүний тайлангийг гаргадаг тий. Тэгээ чиний сая гоё санаа гарч ирж шít. Тэдэн өвгөн хүнс байсан, эдэн өвгөн байсан гэдэг чинь бас боломж юм байна. Нөгөө ботхоос залхуур ядаж багцаа тото болчихно гэсэн үг шүү дээ. Тэр e-баримтыг болохоор би шууд аппликейшн хуудсын дууддаг байдлаар хийвэл илүү амар болох юм л гэж бодсон. Скан хийсний дараа копидод авчна. Кодыг тэнгууд шууд хуудас маань e-баримт цэг юм автоматар дуудагдаад тэрэн дээр ингээд паст хийгдсэн байдлаар гараад ирээд хүн окей даахад болно. Тэгвэл бүр нэг юм санчлаа. Одоо мессежийг бүртгүүлд болсон. Тэгэхээр чиний аппликейшн чинь сканердаж аваад тоог нь гаргаж аваад автоматар мессеж бичдэг. Утасны дугаар байгаа, тоо байгаа, мессеж бичих юм. Тэгэхээр бүр хялбархан болоод ирж байна. Тэгэл copy paste хийгээл тавьчих шүү дээ. Copy paste-гүйгээр автоматар хийчихвэл copy paste хийсэж байна. Тийм байна. Тэгэхээр зургийг нөгөө сая яриад ирсэн нууцлын олон асуудал алга болчихж шүү дээ. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна, шүүгчдийн гэрэл аслаа. Нэг ногоон гэрэл одоо ийм богино хугацаанд амжих уугүй гэдэг нь өөрөө хэрэгжилж байна. ингээд таны гэрэл улаан гэрэл. Өрхийн орлого зарлага бүгд кинод хуулдаг. Онлайнаар иргэд уулзцаая. За энэ бүх халуун алга ташилт чам зориулагдж байгаа. Баяр хүргэе. За мэдээж өмнө уралдаанд нэвтрүүлэгт оролцож байгааг бол бах л та. Хамгийн анхны удаа уралдаанд нэвтрүүлэгт оролцоход ямар вэ? Маш их сандардаг юм байна. Хэлэх үгээ бүгдийг нь мартаад юу яснаа ч одоо санахгүй гарч ирж байна. Зарим хэлхээ мартсан зүйлээ одоо хэлчих болно шүү дээ. Яах юм. За тэгэд өөр бас герман улс берлиодд оролцож байгаа дараачихаа зохион бүтээгчдүүд юу гэж хүсэж ирэх үү? Сандраад хэрэггүй юм байна л гэж хэлсэн. Амжилттай оролцоорой. Бэлтгэлээ сайн хийгээд ирээрэй гэж хэлсэн.